За сайн бацхан өний үзэж байгаа юм мэдэндээ хөргий. Та бүхэн бас гаш дээрээс харсан баг. Би энэ номыг бүр хайж олсон attention таа. Буюу хэлхийн тулд төгсдөг гэд колон хөвөр зохиолч тань бэстлэр зохиолч нэлээд хэлнийг нөгөө хамгийн номын ревю дээр токсик харилцааны ямар яагаад хүмүүс токсик харилцаанд байгаа хохирогчдыг буруутгах гэдэг үнцгийг аягүй таалагдчихсан. За минийс нь батны токсик харилцаа үйл тийм дээр гэдэг зүйлийг илүү харуулах бас яг ингээд номыг хайж олж авсан. Тэгээд магнус бас за яашаас за тэгэхээр яг зохиолч эмэгтэй маань болохоор өөрөө яг сэтгүүлсэн уран зохиолч гэхлийн өмнө яг энийг бичээгээд зэр бичсэн тийм үгдүүхтэй бол биш. Яг өөрийнхөө бодит амьдралаар тулгуурлаж ихэд бол бичсэн маш сонирхолтой. Тэгээд ихэд бол алдартай болсон юм бол ихэд бол илүү хайр дурлал сэтгэл зүйн одоо тийм гүн нарийн холбоо зэргийг бол илүү гаргаж бичдгээрээ ихэд бол тэр роман ихэд 2012 онд хамгийн анх гарчсан бүтээлийн амжилтанд хүрээд мөн энэ хөө эхлэхийн тулд төгсөх гэдэг бүтээл бас хамгийн алдартай бүтээлүүдийнх нь нэг юм билээ. Ерхэд бол 36 бүлгээс бүрддэг. Тэгээ ерхий бол миний уншихтаа 2 сэтгэвтэй одоо 2 ерхийс тугааж байгаа мэн гэж бодсон. Тэгээ энэ дээр болохоор яг мэдээж бүх одоо харилцаанд байдаг асуудлуудыг биш одоо цус ч юм уу гэр бүлийн харилцаа, найз нөхдийн гэдэг харилцааг хүмүүс яг өөрөө яг уншиж мэдрүүл илүү яг ийм байна гэж уншиж бас өөрийнхөө харах үнцгээд өмнө зөвхөн миний харах. За одоо хэдүүлээ яг спойлер руу гараасаа. За хэсэгтээ болохоор Лили Блум гэмэх гол дүрийн эмэгтэй маань аав нь бурхан болоо. Тэгээд аавынхаа одоо оршуулгын яслаас ингээд би үг хэлж чадсангүй гэдэг байшингийнхаа дээвэр дээр гараад ингээд одоо мород гэх юм уу та ингээд байж бас ингээд залуу байдаггүй. Эдгээр залууг ингээд зүгээр ингээд ажиллаж чаад ямар гоё залуу вэ гэдэг ихэд бол ингээд тайлбар баг крашлаад зогсчихсохгүй. Тэгээ нөгөө залуу нь ингээд яриа өгдөө. Тэгээ ихэд бол тэр хоёр ингээд нэлээ ингээл нэг наануу цаануу гэтээ яг нэг эхлэл хэсэг тал хүртэл уншихтаа бүр ингээл амар романтик санагдсан. Ямар гоё юм бэ гэж бодохоор тийм хайрны романсууд одоо ингээл мэдрэгддэг. Тэгээ Лили Блумын яг тэр үед яг аавынхаа оршуулган дээр байхдаа би баг ингээд тодорхой хэмжээгээр гүнлэхгүй байна гэдэг ихлэстэй бол яг ойлгоогүй. Тэгээ тэр нь яагаад вэ гэхээр миний яав хүчрхийлэгч байсан. Тэр сайн эцэг байсан. Гэтээ тэр сайн нөхөр байгаагүй буюу ээж нь одоо их нарыг маш их харддаг, тэрнээс олж гар урдаг. Тэгэхээр тийм харилцаатай байсан. Уг нь аавынхны хувьд бол их нартай маш их хайртай, гэхдээ маш их хартай. Тэгээд бол хараараа одоо ингэж өмгөөлд би чамд ингээ хайртай учраас би чамд ийм юм хийж гэдэг нь басгүй номын нэг агуулга байсан байх гэж бодож байна. Тэгээд Лили яг энэ алдааг нөхдөд бол одоо том болоод 20 гаруй насны дараа ерхэд бол яг энэ одоо учрах хайр дурлалынхаа түүхэн одоо энэ дэр өөрөө гаргадаг. Тэгээд яг тиймэрхүү одоо ийм энэ харилцаанд байснаа ерхэд бол Лили одоо ерхэд бол бараг одоо зүр миний харах өнцгөөрлөлтөө за би хизээч тийм харилцаанд орохгүй байхгүй гэж боддог байсан. Нэгд мэтгэд одоо яг энэ крашлаад одоо энэ чинь ингээд дурлал мэдээж хүн дурлаж байхдаа хизээч тэр хүний алдаа үүсгийг харахгүй. Гэтэ яг дурлсан дараа яг бодит процесслаад энэ хоёр бүр гэтээ миний бодлоор амар хурдан хугацаанд нэг юм ихтэн төхрийн харилцаар орчдөг. Тэгж явах үедээ ийм одоо ийм юмуд болдог. Тэгээ тэр нь одоо яг үйл явдал нь яаж эхэлсэн бэхээр би анх нөгөө Дэвид дээр таардаг гэж хэлсэн шүү дээ. Дэвид дээр таарал байж яснаа хамгийн анх ингээд сүүлд Райл гэдэг тэрний мэдрэлийн бис засалж залуу байдаг гэж байгаа байхгүй юу? Энд ч 30 настай бараг 30 төгсөж байгаа ч гэлөө. Тэнгүүд ингээд юм зургийн дараа явцсан. Тэнгүүд тэр ингээд амар доглоод үлдсэн. Тэнгүүдээ гэтээ яг тэр анх болсон хэлсэн хэлээ би бол бараг ингээд за энэ яхаа энэ хайж байгаа гэдгсэн чинь Райл болсон. А би бол бараг ингээд нэг шүний одоо би бол ингээд 6 цангал туртай хүн гээд тэгээ тэр хоёр ихэд бол ингээд зам нь ингээд салж байгаа. Гэхдээ хэсэг 6 сарын дараа Лили яг өөрийнхөө зорилгын дагуу Бостон руу ирлээ. Би хандвартна. Бостон руу яг өөрийнхөө цэцгийн дэлгүүрийг нээгээд тэгсэн чинь тэр одоо нэг ингээд ажилд авсан хүн нь гэхдээ энэ нь бол ингээд амар романтик юм шиг ажилд авсан хүнийх нь одоо Райлигийн дүүн яг тэр газар айлтвар. Тэгээ ингээд тэр нэг удаа шагаагаа гэмтээд ингээд гар ингээд тасч тэр нэг Райли байсан ингээд тэр нэг хэсэг амар доглолмаар. Тэгээ баг ёстой яг тэгэж кино үзэж байгаа юм шиг би яг юм уран зохиол романс төрлийнхийг баг бодоод хаад за хоёр дахь юм байна уншиж байгаа. Тэгээд ингээ айгүй хурдан юм хэд бол дуусгацсан. Тэгээд дараагийнх нь бол яг кино зохиол яах бол гэдэг тийм хэлээд тэгээд тэр тэгж уулзчаад байжгаад тэгээд нөгөөх нь ингээ засаг бэли ингээ худлаа энэ төр гэдэг ингээ марцсан гэж тэнгууд нөгөөх нь ингээ гэрлэн цэцэг явуулчихдаг бишээ гэрлүүний илүү юм дээр ингээ цэцэг явуулдаг. Тэгээ бас тэр чинь ингээ гэртээ ингээ парти зохиогоод тэрэндээ тэр хоёр угаасаа тэр чинь нөгөө дүүн юм чинь тэр одоо нөгөө залуугийн дүүн юм угаасаа ингээ тэр хоёр тааралдаг шүү дээ. Тэнгууд нөгөөх нь ингээ жоох ингээ хардаж мартаад тэгээд нэг өрөөнд харсан чинь тухайн үед би нэг зураг тарсан гэж хэлсэн шүү дээ. Тэр зураг нь өрөөнийх нь хан дээр байсан. Тэрийг харангуутаа л нөгөөд чинь бүр ингээд амар юм одоо эргэлзээд
надад үнэхээр сайн багтаг, гоо юм багтаг гэдэг. Тэгээд ерөөд бол тэр хоёр яг тэр одоо орой ерөөд бол хоорондоо бол баг би биэндээ ингээд баг сайн би бинийг сонирхдаг гэдгээ бол ингээд мэд. За тэгээд мэдээж тэр хоёр маш хурдан таталсаад ерөөд бол ингээд мэдээж хосын одоо романтик харилцаар ингээд орчиж байгаа. За одоо тэгээд ингээд үйл явдлын илүү их татлаж ярих гэхээс илүү тэр хоёр мэдээж татсан. Тэгээд энэ дээр би та нүүр төрийг харсан бол ерөөд бол хүчрхэлтэй харилцаанд яагаад тэр хүнийг уус ингээл тэгэл бэлчиж салчаач гэл тэгээд штэ. Тэнгүүд яагаад тийм болов гэдэг нэг юм болсон нь энэ дээр хамгийн анхны үйл буюу тэр хоёр ингээ гэрт нь очиод хоолмол хийж байгаа санамсаргүй Райли Лилиг мэдүүлчихдэг. Уг нь Лилигийн буруу байсан. Гэтэ тэр ингээ гин түлхэгчдэг байхгүй. Тэгээд нөгөөд цоорсон тусмас гараад гэтэ тэр үедээ ингээл би өнөхөр санамсаргүй тэгшлээ. Уучлаарай энэ миний анхны удаа би ахиж хэзээч тэхгүй гэдэг нь Райлид яг аавыг санагдуулдаг. Ээжт нь яг тэгж хэлдэг байсан. Одоо яг надад энэ виржин гэдэг биш Райлиг нэ. Лили өөрөө мэдчихэж байгаа. Гэтэ Лили өөртөө юу гэж тгүүлсэн бэ гэхлээр тэр бол миний аав биш. Тэр бол миний хайртай хүн. Тэр бол миний нөхөр гэж тгүүлдэг. Тэгээд мэдээд уучлал юм л ингээд мэдээж уучлана. Тэгэд энэ дээр би нэг амар сая чухал дүр мас. Энэ Атлас гээд Лилигийн анхны хайр залуу байгаа. Энэ залуу бол ихэд жоохон гэрхлийн асуудалтай юм учраас жоохон ингээд боломжтой байдаг. Тэнгүүд ингээд Лили тухайд айгуу тусалж тэр залуутай ярилцчих. Ихэд бол анхны хайр нь тэнгүүд мэдээж тэр хоёрын зам ингээд хоёр тишээ болсон. Тэгээд тэрхэд аав нь ээжтэй ингээд хүчрхийлж харилцаж байхад хүртэл одоо тэр гэрт нь одоо Лилийн өрөөнд байсан дээр Атлас гэдэг анхны хайр залуу нь Лилийг хамгаалах гэж Лили битгий гараа чамд аюултай хойлоо зүгээр цагдаа дуудыг гэдэг байсан. Тэгэхэд ээж нь орж ирээд хэрэггүй одоо аав нь тийм хотын дарга айгу нэр төртэй хүн. Тийм болохоор ч тэр ээж нь бол ингээд аавынхаа нэр төрийг амар хамгаалдаг. Аав чинь маргааш сэрээд харамснаа. Тийм болохоор хэрэггүй гэдэг байсан учраас гэтэл Лили дотроо айгүй тэгэж аав шиг үнтэй яахгүй гэж боддог байсан юм нэ. Одоо ингээ үйл явдал баг аав шиг хүн бол үнтэй ингээд дотооссон. Тэнгүүд энэ хоёр ингээ болсон мал цаа гээд ээжтэй танилцаад нэг юм шинээр нэгтэн зоогийн газар очдог байхгүй. Тэгсэн чинь тэрэнд яг ингээ Атлас ингээ зөөгчгээд байжсэн чинь Лили хараа тэр хоёр ингээд гэтэл бүр амар юм татна ш зүгээр л ингээ танилцж байгаа танилцуулж ингээ мэдлж өнгөрөөд тэгээд дараа нь яаж яхад нөгөө Лили тэр би нэг түлхсэн гээ хэлсэн штэ. Тэгсэн чинь Атлас хурж ирээд чи яг ээжгээ байна. Чи яг одоо энэсээс одоо хүчрхийлэгч ойлгоцсон байгаа байхгүй. Тэгээд үгүй энэ тэрний алдаа биш ээ. Энэ ингээ самсруу басан гэсэн чинь яг хэлдэг байхгүй. Бүр намдаар хүртэл чи яг ээжгээ алдаа гаргаж байна. Ээж яа гэсэн чинь үгүй тэр аав шиг манд биш гэх нүү залууга өмөр. Тэгээд тэр хоёр яг хоёулахнаа нөлтжүүлэх юм жоохон ингээ байжсэн чинь гин таатангоогоод яг Райли гарч ирээд тэнгүүд яг тэр нөгөөний Дэвид дээр танилцсан орой тэр Атласын тухайг хэлсэн байгаа хгүй хүртэл анхны хайр маань ийм хүн байсан. Тэгээд бид хоёр ингээд одоо аав маань бидний эсрэгүүсээ ингээд хоёр тишөө болгосон гээд тэгэл тэгсэн чинь яг тэр үед Райлийн өөрийнхөө зан гаргаж эхэлж байгаа юм л та. Гэтэ мэдээж одоо ингээд бодгууд юу гэсэн үг ингээд одоо ингээд баг одоо юу гаргал юу гэсэн баг X тэгээ байж чачаа ингээд хүн ингээд одоо найзлаач уурлахгүй яа ингэж бодогдно. Мэдээж тэгээд гэхдээ тэр ингээд одоо найз хүн бүсгүйгийн гэж хүн яриаг сонсоог үйж шууд энэ чиний нөгөө нэг баг ер нь би нэг жоо арай өөр үгээр нь хэлээд л. Гэхдээ баг энэ нөгөө чиний баг өмнө уулздаг байсан залуу чинь бизтэй гэд хэлээд тэр хоёр зодлоод байсан чинь бас нөгөөх нь 2 дахь удаага 2 дахь 3 дахь удаага баг Лилиг дахиж шатнаас түлхдэг. Тэр үедээ тэр Лилид юу гэж итгүүлэх гэж нэг маргалцсан үедээ тэр маргалдаанаас самсаргүй утасных нь кейсэн марталтайс Атласын дугаар ихтэйхгүй. Тэгээд амар уулаад Лилиг шат руу түлхчихтэй. Тэгэхээр тэрийгээ ингэж би чамайг түлхсэн би алдаа хийсэн гэж гэмжсэн утгаар биш ингэж тэрийг нэг ингэж имжил мэнчилчихэд чи өөрөө унсан баг ингэж чамаас болсон гэж боддог. Тэгээд бүр одоо энэ үйл явдал эхлээд ингэж орилж муудалцаж ингэж эхлээд тэгээд түлхээд тэгээд одоо сүултээ бүр ингэж хүчрхийлдэг байхгүй бүр ингэ хүчрхийлдэг. Тэнгүүд тэрэн дээр ингэж Лили баг зэрэг ухаарч ирдэг. Тэгээд тэр үедээ би энэ зовлонгоо ээжтэй мэдрүүлэх хэсгөө тэгээд яж байгаа тэр нөгөө нэг одоо цуг ажиллаж байгаа хүн хийж хаад нөгөө ахих нэгчих зүүн байгаа шүү дээ. Тэнгүүд бас ингэ нөгөөд бас ингэ жирэмсэн заа. Тийм болохоор ингэ арилах асуулах үгээд эцсийн ингэ аргаа барч тусламж гойх хүнээ Атлас руу ярьж. Тэнгүүд Атлас явж очиод тэр нь туслаад тэгэхэд бол ингэ одоо нүдийн нэг гэх юм уу ингэж хэлээ. Наадах чи ингэ тийм эрүүл харилцаа биш наадах чи ингэ токсик ингэ баг хүчрэл чи баг ингэ ээж шигээ байна гэдэг юмд ойлголоо. Гиснэн хэдийс аль хэдийн хэлээ баг гэж юу ингэ жирэмсэн болцсон. Одоо нөгөө эмнэлэгч эмчлүүлж явахдаа жирэмсэн болцсноо мэддэг. За нэг юм рүү. Тэгээ энэ хүртэл ингээд ингээл нэг тоглолт яа чаддаг. Тэгээд ерөөдөө бол энэ номон дээр басгүй ингээс уншиж байхад бодогдсон зүйл нь одоо яг үйл явдлуудаар л одоо юусэл уран зохиолын чиглэлийн ном юм чинь үйл явдлуудаар илүү сургамжаа өгсөн байх. Тэр үйлүүд ингээд олон дахин ингэж тавтагдах нь өөрөө яг эрүүл зөв харилцаа юу гэдэг
мэддэг зүйл. Тэгээ миний хувьд басгүй ингээд эргэн тойрны хүмүүсээс басгүй. Тэгэл өөртөөс нь болсон биелгүүд дээ гэдэг яг тэр буруудан болсон байгаа хүн тэнгүүд энэ ном дээр хүртэл гардаг. Одоо энэ хүртэл баг ингээ хүчрхийллийг тэмцсэн байна гэдгийг өөр хүн сонсох юм бол тэгээд намайг л хэрэг буруутгана да. Намайг яах гэж энэ одоо ийм хүнийг тэмцсэн бэ? Тэгээд ихнээс тэрээ салаа явахгүй яасан бэ гэж хэлэндээ гэдгийг өөрөө мэдчихсэн учраас ингээд бол ингээ тэмцээд мэдээж одоо яг энэ дээр бол бүх зүйлийг гэтээ энэ ингээд баг харьцангуй бодит байдлыг хамаагүй зөөлрүүлж яг ингэж уран зохиолын дүрслэлээр төрсөн байх бүр илүү бодит байдлаа бүр эннээс амар бүр маш олон кейсүүд. За одоо шууд гол төгсгөл рүүгээ орчих. За төгсгөл хэсэгтээ болохоор яадаг вэ гэхээр мэдээж хүүхдтэй болсон юм чинь мэдээж бүгд тодорхой хэмжээр цаг ирэхийг мэдгэнтэй ойлгомжтой. За мэдээж хүүхд төрн Райли цог явна. Мэдээж хүүхдүүд ч үгүй юмчгүй байгаа. Тэгээд хамгийн ихэнд одоо ингээд охинтой болдохгүй охиноо тэрээд мэдээж тэр хүн чинь хоёр хүн хүүхэд гэдэг чинь хоёр хүний голоос гарч байгаа чухал зүйл чинь ингээд яг уучлалгүйгээ байж ангууд нь Лили яг ухаарддаг байхгүй. Тэгээ яг энэ хэсэг бүр ингээд амар за. Охин чинь том болоод чамд аава миний найз залуу намайг түлхчлээ гэвэл би яах ёстой вэ? Аава миний найз залуу намайг санамсргүй гэхдээ намайг дахиад шатнаас түлхэж одоо гимтээчлээ гэвэл та яах вэ? Би яах ёстой вэ? Тэгэнгүүтээ дахиад яг өөрийнхөө болсон кейс дээр яриад байгаа шүү дээ. Аава миний найз залуу намайг буруу ойлгоод миний үгийг сонсоогүй намайг хүчрхийлчлээ гэвэл би яах ёстой вэ гэнгүүт Райли хэлээд би сал гэж охиноосоо хэлэх байсан гэж яг өөрт нь ойлгуулдаг. Тэгээд ерөөхдөө эцсийн бүлэгт бол яг зөрөгтэйгээр одоо энэ ингээ заав шууд ингээ сал бол гэхээс илүү одоо энэ хортой зүйлийг тавьж явуулах нь бол одоо хамгийн зөв юм яг энэ нэртэйгээ тохирсон буюу эхлэхийн тулд төгсдөг буюу нэг хаалга артахад нөгөө хаалга нэгддэг гэх чирэг ямиг ингэж тавьж явуулах нь салхан ингэж юм хэцүү зүйл одоо яг хэцүү ч гэсэн амар тийм хаваагийн төгсгөл биш шүү гэдэг байдлаар одоо миний ойлголтоор бодвол Лили охинтойгоо үлдчихэж байгаагаар ингэж төгсөж байгаа. Тэгээд гэтээ энэ дээр гардгийн мэдээж тэр эцэг охины харилцаанд бол би одоо мэдээж саад болохгүй. Гэтээ яг нөгөө тухайн Лили Райли хоёр охины харилцааг бол ингэж дуусгая дуусгуулах юм. Гэтээ яг энэ дээр ингэж унших юм бол Райли өөрөө бас сэтгэл зүйн бас яг тийм цоо ирүүл одоо асуудалгүй нэг бол басгүй багтаа болсон юм сэтгэл зүйн одоо за бараг трама гэхээр тэрнээсээ болоод ингээ асуудалтай болсон. Тэгээд тэр нь даамжирсан эмчилгээ хийж байгаа гэх мэт энэ зүйлсүүд нь ингээд уншвал бүр маш гоё шүү. За тэгээд мөн миний хувьд яг энэ хөвчлийг бэлдээ сууж байхдаа бол энэ агуулгыг бол би нэг 10 минутанд бол багтчихандаа гэж зүгээр ингээд одоо нэг цухаас агуулгаа дурдандаа гэж бодчихсон боловч энэ зүгээр л миний хувьд баг ингээд ном уншаад номны ревю хийж байгаа хүртэл бол баг маш одоо өргөн утга агуулгатай тийм учраас баг ингээд part 1 2 3 гэд хийсэн нь ч бас илүү дээр бах мөн дээрээс нь бүр илүү одоо ингээд та бүхэн харж байгаа арай би токсик юм биш үсгээд магадгүй энэ үйлдэлээр хүртэл би хүртэл одоо мэдээж биднэрт нэг бол бид нар математикч болохгүй актив бид нар ирээдүйд эцэг гэх болно хосын ярилцаанд мэдээж орно тэнгууд энэ үед магадгүй юм түргэн ууртай ийм зан гаргаад эн чин эргээд заавал нөгөө юмсээ биш би хүртэл өөрөө ийм алдаа гаргаад байна уу гэдэг тэнгуудээ бас их би юм одоо Монгол яг ютубер байгаа агимагээд амар гоё сувах шүү тэгээ тэрийг ингэж ойлгож үзээсэй энэ агуулгал бүр маш чухал агуулга мэн гэж бодож байгаа. Тийм үү бас миний хувьд номын ревю хийхийг аягүй хүсдэг байсан. Тэгээд миний ном сонгож авдаг артлын одоо энэ сэтгэл маягийн зүйлсийг аягүй сонирхож авдаг. За заримдаа биднийг хайрладаг нэгэн хамгийн их хүртэгдэг. Лилийн амьдрал амар хялбар байгаагүй юм. Гэвч тэр юунд бууж өгөлгүйгээр хүссэн амьдралаа зохицлохын төлөө өөрийн хүчээр хөдөлмөрлөж яваа бүсгүй. Тэрээр Мэн хэмээх жижигхэн хот хэм төрж өссөн бөгөөд их сургуулаа төгсөөд Бостон руу нүүж улмаар өөрийн жижиг бизнесийг эхлүүлээд буй. Мэдрэлийн мэс засалж сэтгэл татам сайхан залуу Райл Кендиттэй танилцсанаар тэдний дунд дурлалын оч захиж итгэхийн олон гайхалтай зүйлс тохиолдож байна. Энэ бол яг нөгөө хайрын романсын яг нөгөө эхлэлтэй. Тэгээд ихэд би бол бас бодож байгаа. Эхлээд бол мэдээж нөгөө хайрын галхал уу хамгийн яг нөгөө хүчтэй одоо нөгөө дурлалаар хүн сохордог гэдэг магадгүй тэр үйл явдлууд бол яг болох байх гэж яг одоогийн миний төсөөлөл бол яг тийм аа. За одоо залуу байх нь тухай. Райл бол өөртөө итгэлтэй зөргүүд бас баг зэрэг бие тоосон ч том мэдрэмжтэй маш гэгээлх нэгэн бөгөөд Лили сэтгэл татагдсан гарцаагүй. Гэвч хайр дурлалын харилцааг үгүйсгдэг хандлага нь байдлыг амаргүй болгохж шинэ харилцаагийнх нь тодорхойгүй байдал Лилиг бол давтуулахын зэрэгцээ. Түүний анхны өнгөрсөн амьдралынх нь холбоос болсон Атлас Кориногийн талаарх турсамжийг дэврэх нь. Атлас бол түүний хамгийн дотны найз бас хамгаалагч байсан билээ. Гэтэл сураг тасарсан Атлас гинэт гарч ирснээр Лилиг Райл хоёрын харилцааг аюулдуулж эхлүүлдэг. Яг бас одоо энэ харилцаанд өмнөх харилцааны хүмүүс маш том ихэд бол асуудал болж эхэлдэг шүү дээ. Тэгээд энэ хоёр номын зэрэгцээ миний хувьд бас магмаг аюул сонирхчихсан байхгүй. Тэр болохоор бас нэг одоо 20 хэд настай бүсгүй яг хайр дурлалтаа сохроо тэрнээсээ болоод тэрэн дээр нэг одоо нөгөө red flag-ийн шинжүүд гэдэг ярьдаг. Ба яг адилхан ингээл X-ийн хаймар хэрдэг гэдэг ч юм уу жоохон нэг тийм уг нь бол чинь хоёр дүндийн хоёр хүний хоорондын яг зүйл байгаа шүү дээ.
Тэнгүүд бас яг юм. Тэгээд бас яг энэ сэдв дээр ерөнхийдөө ингэж холбоотойгоор ярьж байгаа болохоор хүмүүс бас бодож магадгүй чи юун зүгээр уншсан номныхаа агуулгын тухайар ярьлаа гэж хийж магадгүй. Гэтэ энэ дээр бас хүмүүс өсөл бодлоо илэрхийлээсэй гэж бол яг хүсэж байгаа. Яг тэгэхээр маш олон одоо яг хүчрхийлэл одоо ялангуяа юм токсик харилцаанд магадгүй токсик гэдгийг мэдэхгүй байгаа харилцаанд байгаа хүмүүсийн хувьд одоо ямар нэгэн асуудалд орсон байгаа хүмүүс яг ясам дээр өөртөө нөгөө юм би асуудалд орсон байгаа юм байна гэдгийг мэддэг. Энэ чинь асуудал юм байж тийг гэж нөгөө ойлгож хүлээж авдаггүй боллоо. Харин яг тэрийг нөгөө эрүүлэр гадных нь одоо эргэн тойронд байгаа хүмүүс уг нь бол харж мэдчихэж байгаа шүү дээ. Тийм учраас тэр зүйлс дээр бас ингэж авах гэх явахана мэдээж энэ уран зохиолын номноос яг ингэж татж байгаа боловч яг бидний эргэн тойрны амьдралд маш олон саяхан гэхэд Монгол улсад ямар сэртгийлэн хэрхүүд гарсан бэлээ. Тэр бол айгүйх ингэ сэтгэл хүнд үлдсэн байхгүй. Тэгээд басгүй яг энэ нь би бол ном киног хүртэл бид нэр амьдралаас ихтэй гэдэг ялхан ном ч гэсэн яг энэ хүмүүсийн бодит амьдрал бодит төвхтэй бол